За өглөөний мэнд үзэгчтэй. За тэгээ энэ болоод хэдүүлээ дүүдүү машинтай танилцуулна. За ихэнх нь болохоор дүүдүү машиныг магадгүй багтаа хийж уралдуулж байсан байх. За би бол бүр багтаа дүүдүү машиныг хийж уралдаж байсан. За тэгээд дүүдүү машин маань ер нь яг юу вэ гэд мэдгүй хүмүүстэй танилцуулахад за энэ ингээд дүүдүү машин гэдэг энэ зүйл дотор болохоор одоо энэ машиныг бүгдийг бэлтгэсэн байдаг. За тэгээд бэлтгэсэн юу вэ гэхээр энэ дөрвөлжин мод. За тэгээд дөрвөн дугуйгаа хийх тэнхлэг. Тэгээд дөрвөн дугуй маань байдаг. За мэдээж анх удаага огт хийж үзээгүй хүмүүс зориулсан энэ дүүдүү машиныг хийх юм 7 алхамт жижиг зааварчилгаан байдаг. За тэгээд энэ машин маань одоо өөр яг ямар зорилготой ямар онцлогтой вэ гэхлээр энэ дөрвөлжин модноос хүүхдүүд өөрсдийнхөө мөрөөдлийн хүслийн машиныг бүтээх юм одоо хязгааргүй олон боломжууд байгаа. Тэгэхээр эндээс бол хүүхдүүд яг бүтээл сэтгэлгээ за тэгээд дараа нь энэ машиныг хийснийхээ дараа бид ингээд уралдуулдаг. За тэгээд цолттой байжгаад ингээд машин маань бүжийг нь аваад уралдуулдаг. Тэгэхээр эндээс тэр 10 м замын хооронд бүгдээрээ яг ийм ижилхэн материалаар машина хийсэн хэрнээ гаргаж буй амжилт үр дүн огт шал өөр байдаг. Тэг бүр ингээд асар хоол зай зөрүүтэй хүртэл ингээд машинууд ордог. Яагаад энд вэ гэхээр энд болохоор жижигхэн бяцхан энэ инженерчлэлийн нууц байгаа гэж хэлж болно. За тий. Хэрвээ ингээд физикийн хичээлээр төсөөлөх юм бол одоо ингээд сойлттой байгаа машин дээр маань болохоор ингээд тийм тий биднэрт нөгөө нэг потенциал энерги, кинетик энерги ярьдаг те. Тэр энерги хуримтлагдж яадаг. Тэгэхээр дүгжээ мултлангууд тэр машинд ингээд хуримтлагдж байгаа энергиэрээ үлдсэн замаа туулдаг. За тэгэнгუთ энэ замаа туулахдаа яг те хин машиныхаа тэнхлэг тохиргоог сайн хийсэн байна те. Хин машиныхаа хэлбэрийг зөв гаргасан байна. За тэгээ энэ дээр нэмэх нь болохоор хүндрүүлэгчийг хийдэг. Тэгээд хүндрүүлэгч нь болохоор тэг хойноо хийх үү, урдаа хийх үү те. Урдаа хүндрүүлэгчтэй машин бол урдаа хөтлөгчтэй машин гэсэн үг. Хойноо хүндрүүлэгчтэй машин бол хойноо хөтлөгчтэй машин гэсэн үг гэд маш олон одоо зүйлөл энэ дүүдүү машин хийх хурданд нөлөөлдөг гэсэн үг. Дүүдүү машин маань анх 2008 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. За тэгээд 8 онд ер нь ингээ орон даяар хүүхдүүд технологийн хуучин хөдөлмөрийн хичээлээр бид нэр дөрвөлжин машинаар дүүдүү машиныг хийж уралддаг байсан. 2010 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад 1, 2 дугаар шат, 3 дугаар шатны нийлээд 30 мянган хүүхэд Монгол орон даяар дүүдүү машин хийгээд оролцож байсан. За тэгээд зарим нь бол хэрвээ аймаг дүүргээс шалгараад улсын аваргад оролцож байсан бол санаж байгаа. Шалгарсан хүүхдүүд маань найрамдал цусланд бүгдээрээ ирээд амраад танилцаад тэгээд маргааш нь талбай дээр ингээд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байсан. За тэгээд дүүдүү машин маань болохоор өөрөө хүүхдүүдэд бид нэг инженерчлэлийн усгийг заах ийм зорилготой. Энэ 2 сарын 1-ээс 3 сарын 30-ны хүртэл 1-р шатны буюу одоо сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнүүд сургуульдаа зохион байгуулагдана. Тэгээд 4 сарын 20-оос 24-ний хооронд болохоор аймаг дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдана. Тэгээд аймаг дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд болохоор сургуульдаа тэмцээнээ зохион байгуулсан, сургуулийнхаа тэмцээнд оролцсон хүүхэд болгон оролцох боломжтой. За тэгээд улсын аварга шалгаруулах тэмцээн маань болохоор 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдана. Тэгээд улсын аварга шалгаруулах тэмцээнд болохоор аймаг дүүргээс эхний 2 байранд шалгарсан хүүхдүүд буюу 21 аймаг 9 дүүргийн нийт 240 хүүхэд оролцох боломжтой оролцоно гэсэн. За тэгээд дүүдүү машин маань уралдааны насны хувьд болохоор 5-аас 7 нас, 8-аас 10, 11-ээс 13, 14-өөс 17 гэсэн насны ангиллаар зохион байгуулагддаг. За тэгээд бага насны хүүхдүүд маань болохоор ах, эгч, аав, ээж, эмээ, өвөө тэг гэр бүлийнхээ хин нэгэнтэй хамтраад дүүдүү машинаа хамтдаа хийгээ бүтээдэг. За тэгээд энэ маань болохоор бас дүүдүү машин давхар юм гэр бүлийн хөтөлбөр гэж явдаг. За биднэрт олон
тэмцээнүүд дээр болохоор ер нь ингээд жоохон хүүхдүүдийн өмнөөс тий охиныхоо өмнөөс зарим аауд нь хийцэн хамтдаа машинаа аваад ирдэг тий. За тэгээд маргааш нь хүүгийнхээ тэмцээн болно гэж яхад тэгээ аав ээж нь ингээд хамт нойргоо оноод хамтдаа машинаа хийгээд ингээд уралдаж байгаа зөндөө олон ийм гоё дурсамжтай мөчүүд байдаг. За тэгээд өмнө нь бас биднэрт өвөөтэйгөө хийсэн машин ингээд бүр 10 жилийн өмнө өвөөтэйгөө хийжсэн машиныхаа зургийг хүртэл явуулсан байдаг. Энэ тэр одоо ингээд дөрвөлжин жижигхэн модонд тэр хүүхдийн өвөөтэйгөө өнгөрүүлсэн дурсамж нь тэр чигээрээ ингээд шингээд хатгалагдсан байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол дүүдэн машин маань бас гэр бүлийн ийм гайхалтай хөтөлбөр болдог. Тэгэхээр энд зөвхөн одоо хүүхдүүд хичээл дээрээ одоо бол ингээд дизайн технологи хичээл те хуучин хөдөлмөрийн хичээл дээр ингээд хүүхдүүд өөрсдөө хийгээл уралдахаасаа гадна зохион байгуулж байгаа тэмцээнүүдэд манаас эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ бас хамт хийгээд оролцох боломжтой. Тэгээ ялангуяа өмнө багтаа хийжсэн хүмүүс бол хүүхд нь уучраа мэдгүй жоохон байсан ч гэсэн өөрөө хийгээд ингээд ирээд тэмцээнүүдэд оролцоор байдаг. 2012 оноос хойш завсардаад байсан дүүдүү машин хөтөлбөр маань иргэн ирлээ. За энэ жилээс ингээд 1, 2, 3 дугаар шатны дүүдүү машины үндэсний аварга шалгаруулах тэмцээнээр бүгдээрээ уулзцгаая. За энэ удаа дүүдүү машин хөтөлбөрийг танилцууллаа. Тэгээ та бүхэн гэр бүлээрээ хамтдаа дүүдүү машинаа хийгээд гэр бүлийнхээ хамт жаргалтай ийм шанартай турсамжийг бүтээгээрэй.